Төрийн албан хаагчдын цалинга тодорхой хувиар нэмсэн. Тэгвэл онцгой байдлын ерөнхий газраас эд галын шугамд ажилдаг ажилчдын цалинг 20 мянган төгрөгөөр нэмж, дээд албан тушаалтнуудын цалинг хэдэн зуугаар нь нэмсэн асуудалд доод албан тушаалтны арга гэрийнхэн гомдолтой байгаагаа мэдээллээ. За манай дүү бол одоо онцгой байдлын албанд ажиллаад одоо 10 жил ажиллаж байна. Энэ хугацаанд ажиллах хугацаанд бол албандаа чин үнэнчээр шударгаар хизээж ажиллаа цалгардуулахгүйгээр одоо ингэж албаныхаа төлөө бол ажиллаж ирсэн. Тэгтэл энэ алба маань яг нөгөө ард түмнийхээ эрүүлэлтэй амьдралын энэ хамаг нөхцөл болцоог хангадаг одоо хамгийн өндөр түвшний аюул дээр ажилладаг хүмүүсийнхаа одоо цалинг ингэж нэмж байна. 20 мянган төгрөгөөр нэмж байна. Одоо жилийн өмнөдөө харьцуулахад бидний өргөн хэрэглээний авж байгаа бараа бүтээгдэхүүний үн яаж нэмэгдсэн байгаа лээ те. Нэг юмний жишээ нэг 15 мянгаар зарагддаг байсан юм бол одоо доор хаяж 35 мянга 40 мянга те. Тэгэхэд энэ алба хаагчдын цалинг одоо 20 мянган төгрөгөөр нэмж байгаа байхгүй юу? Энэ дээр үнэхээр сэтгэл дундуур байна. Энэ дээр халангууд манай алба удахгүй сайхан болно гэж байгаа байхгүй юу? Энэ албыг сайхан болохыг хүчнөө олон жил хүлээлээ шүү дээ. Одоо онцгой байдлын албан хаагчийн ард талд нь нэг хүний ард хичнээн хүн байгаа бол тийм. Яагаад вэ гэх юм бол бус ажил алба шиг өглөө 8 цагаас ажилдаа явлаа, орой 5 гэд тарлаа гэдэг ийм алба ажил бол биш байхгүй юу. Энэ албанд ажиллаж байгаа хүний ард нь заавал нэг хүн ажил өгөх, арга гэрээ аваад, үр хүүхдээ аваад явдаг. Тэгэхэд яаж өнөөдөр онцгой байдлын алба хаагчийн нэг хүнийг нь одоо тий энэ 700 мянган төгрөгөөр амьдр гэдэг юм бэ энэ нийгэмд тий. Ингээ бодохоор энэ бол үнэхээр амар